Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол Мөрч. Зохиолч Джеймс Феннимор Купер. 13 дугаар хэсэг. 18 дугаар бүлэг. Үд болоход шуурга намжиж эхлэв. Төвний улангассан хүч анх дэгдэн болсныхоо нэгэн адил гэнэт намдава. Салхи намдаад 2 цаг өнгөрсний эцэст нуурын мандал давлан байсан боловч хөөс цахруулсан уст хэрвээ үгүй болоод 4 цаг өнгөрөхөд гамшигч чурганы дараа нуур далай мандал ямар янзтай байдаг вэ? Яг тийм байдалтай байв. Долгион бас л эрг рүү тасралтгүй давлан хурч усанд орох хад чулууны хариг эмтрэн байсан боловч үйл мэдих усан цацраг өөдөө хөөрөхгүй болсон байна. Ханаран босох давалгаа намсаж нөмрөн ирэх хуйнаас үйдсэн нуурын давалгаа яваанда намхарва. Гэвч дорн зүгээс үлээх ийм хөнгөн салхинд ийм хүчтэй давалгаатай үзэлсэн гэдэг бяцхан хөлөгт боломжгүй тул цааш хөвөх бодлоо өнөөдрийн хувьд орхих хэрэгтэй болов. Үерийн командлыг гартаа бүрэн дүүрэн авсан Жаспер их биеийн зангуунуудыг татуулж зогсоох зангууг өргөхөд бэлэн бол гуулан агаар тэнгэр зохирмогц задгаа тэнгист хөвөн гарахад бэлэн болов. Энэ ажлаас чөлөөтөө байгсад нь ийм нөхцөл байдалд олддог боломжийн хэрээр энэ төрөөр сэтгэлээ сатааруулахыг хичээж байв. Хөлөг онгоцны хязгаарлагдмал орчинд дасаж даагүй хүний байдлаар Мэйбл эргэн зүг ийврэн хараад эцэст нь боломж байдаг бол хуурай газарт гармаар байгаагаа хэлв. Хажууд нь зогсож байсан мөрч тавцсан дээр суман зав байгаа бөгөөд түүгээр харгаад шугамыг гатлах нь илүү тохиромжтой тул үүн шиг амархан юм байхгүй гэж хэлв. Төр зур гайхан эргэлзэж байснаа төрүүчд эл байдлаа хэлсэнд тэр зөвшөөрчээ. Тэгээд тэр даруй Мэйблийн жигтэй хүслийг биелүүлэх гэж бүгд шамдан бэлдэцгээв. Эрэгт төрүүч дүнхэм түүний охин мөрч 3 гарах болвоо. Суман заваар өмнө нь аялж үдсэн Мэйбл завны голд зөрөгтэй сууж эцгэн завны хошуунд газарч завыг залахаар шидэж хэтэг дээр сув. Завыг заримдаа залах аргагүй болтол давалгаа нэн эрчимтэй хөөн довтлох тул түүнийг залах хэрэг бараг байсангүй. Эрэгт хүрэхээс урд Мэйбл өөрийн бодлогогүйд нэг бус удаа гимшин явсан боловч мөрч түүнийг зоригжуулж нэн самбаатай тайван байж суман завыг маш чадамгай залан явсан тул түүний дэргэд ямар ч ирэх таних бүсгүй байлаа гэхэд гомдлож зүрхэлхээргүй байв. Манай зохиолын баатар эмэгтэй аймхаа хүн биш бөгөөд нөхцөл байдал хичнээн юр бусын байлаж гэсэн ийн хөвж яваадаа элтэд баясан бахархаж байв. Хайлс мэт хөнгөн завин давалгааны хэрвэн дээр дүүлэн гарч ирээд хараацаа мэт хурднаар доош шумбан орох үед үе зүрх нь амаараа гарчих шахан байсныг нуух юм. Гэвч аюултай ханаран боссон давалгаа ард гоцормогц ээнхүү айсандаа ичих мэд даруй тайвшран инээж хөхөрч эхэлнэ. Хэдийгээр хөнгөн хөлгөөс эрэг хүртэл бээрийн 4/1-ийн хэр зайтай байсан боловч суман зав энэ зайг нэн хурдан туулсан тул түүний зовнил даруй эцэс болов. Эрэгт гарамгцаа түрүүч охиноо инхрийлэн үнснэ. Өнөөхөө цэргийн хүний хувьд тэрбээр хатуу газарт өөртөө усан дээр байснаас илүү ихтгэлтэй болж буугааван цаг гэртээ гөрөөлөх бодолтой байгаагаа хэлв. Мөрч чамтай хамт байх болно хэмээн. Энэ зэлүүд хязгааныг ёс заншил хийгээд мэйнгүүдтэй тулалдаж явсан тухайга олон сонирхолтой зүйл ярьж өгөх болно. Гэдэгт би эргэлзэхгүй байна гэв. Газар чи нэмсэглэн Мэйблийг харж хамгаалж байхаа амлсанд төрөөч эгцхэр дээр авиран гарч ойд орж үзэгдэхгүй болов. Ойхны хамт мөрч эсрэг этгээд рүү нодон эгц чимээр өгсөөр хэдэн хурмын дараа нэгэн бяцхан хадрахаг нүцгэн хошуун дээр гарч эрсэнд өмнө нь өргөн уудам өвөрмөц байгаль тодров. Мэйбл амьсгаагаа дарж амс хийхээр унаж хэмхэрсэн хисааны хэлтэрхий дээр суусанд эл ядаргаатай өгс үүр замд шөрмөслөг биеийн юр ядраагүй мэт харагдах замынх нь хань урт бууга тайван жавхлан тайгаар тулан хажуудан зогсов. Хэсэг зур тэд дуугүй байв. Мэйбл нүдэндээ туссан байгалийн үзэсгэлэн гайхан багтан суул. Тэдний амс хийсэн газар нь хаяа зах нь харагдахгүй нуурын мандал зүүн хойд зүг рүү сунан удсан цэлгэрэх нуурын дээрх нэгэн өндөрлөг байв. Орой нарны туяанд нуур тэр аяара гялбалцсан саяхан болж өнгөрсөн шуурганы өл мөрийг бас л хадгалсаар байхажээ.
Эргэн нуурыг авраг их хагас тойрог болон хүрээлж, бараа дүрсэн алсын алс руу, зүүн өмнө болон хойд зүг рүү замхран оджээ. Эргэн тойронд хараа хүртэх газарт эцэс төгсгөл зах хязгааргүй үргэлжлэх ойгоос өөр юу ч сүзэгдэн эргэншлийн өчүүхэн төдий шинж тэмдэг байгалийн энэхүү нэгэн хэвийн байдал хийгээд нүсэр их сүр хүчийг сарниах юу ч нүдэнд үл өртмөй. Шуурга хөнгөн хөлгийг умард Америк дахь Английн эзэмшлийг бүслэн хаахыг хичээж Францчуудын байгуулсан бэхлэлтийн шугамын чанад гарчихсан байна. Эх нуурыг холбосон усан зам дагуулн дайсан итгэхэд Ниагарын эргээр бэхлэлтүүдэд байрлуулжээ. Энэ завсар манай аянчид энэ алдарт голоос баруун тийш хэдэн бээрийн зайд оччихсан байна. Алсад уйлсан харгааны чанад үер ганцхан зангуун дээр ганхан зогсноо. Өндөрлөг дээрээс тэрээр хичээнгүйлэн уралсан чамин тоглоомтой төстэй харагдсан бөгөөд саяхан үзэлцгэд хүрсэн догширсан гамшиг дунд байхаасаа илүү шилэн хоргон дотор байвал зохимжтой баймаар санагдахаж. Чимээ шүүгэнтэй эрг балбах давлгаа хүрхээргүй. Нарийнхан зуруус хаялга дээр суман зав эрг хавийн хайрах дунд хар цэгмэд ялгарн харагдана. Энд бид хүмүүсийн орон байраас яасан ч хол байна вэ? ертөнцийн зах хязгаарт хүрнэ гихч ёстой энэ буйцаа гэж үлэмж содон онцлог нь ориглон сэтгэлд нь хадагдсан үзэсгэлэнт орчныг хамтлаа шохоорхсон Мэйбл дуулдав. Харин тэнд далайн эрэгт болон том хотуудын хавьд ийм гоо үзэсгэлэн байдгүй гэж мөрч асуухад бараг үгүй гэж болно. Тэнд хүрээлэн байгаа бүхэн ямагт хүмүүсийн тухай бодоход хүргэж Тэнгэрийн тухай бодол санаа гутааж байдаг юм гэж Мэйбл хариулв. Тэр Мэйбл сэтгэл зүрх минь надад бас яг ийм юм өгүүлдэг юм. Боловсралгүй жирийн хүдэх анчин гэдгээ би мэднэ. Гэвч энд миний гэрт ордондоо байгаа банд тэнгэр ойрхон байдаг шиг надад тун ойрхон байдаг юм. Би тантай санал нэг байна. Ийм ганцаардмал байдалд хүн үемэн бужигна самууруулах хотод байснаас илүүтэйгээр тэнгэрт ойр байгаагаа мэдэрдэг биз гэж бодчих. Гэж түүний үгийн гал халуунд баггүй гайхсан Мэйбл замын ханыхаа ширүүн боловч өгөөмөр царайг харан байж хэлвэ. Мэйбл та миний бодол санааг уншиж байх мэт ойлгомжтой тодорхой хэлсэн тул түүнийг би өөрийн үгээр дахин илэрхийлэх хэрэг үгүй. Би бүр дайнаас өмнө үслэг антаа хөөцөлдөн энэ нуурын эргийг хэрэн хэсэж гүйцээсэн юм. Энд ч бас ирж байл. Гэхдээ яг энэ газарт биш ээ. Тэнд аянганд нэргүүлж салмарсан царс гачууруудын дээгүр ёрдой харагдаж байгаагийн тэр хаваар очиж байсан юм. Юу? Та ийм нарийн ширийн зүйлсийг ч санаж байна гэж үдээ. Энэ ой бол манай гудамж, барилга байшин, сүм дуган ба орд харш билээ. Тэгэхээр би саналгүй яах вэ? Хэдийгээр бид өөрсдөө тэр болзах газраас 300 бээрийн асад байсан ч гэсэн нэгэнтээ хагас жилийн дараа яг үд дунд нэгэн нарсны дэргэд уулзахаар авраг могоотой тохирч байсан юм. Тэр үед Элмод яг л тэндэ байсан бөгөөд Тэнгэрийн тааллаар аянга нэргчгээгүй бол одоо ч мөн л тэнд ойн хамгийн гүнд хүн амтны орон байраас 50 бээрийн зайд байсаар байгаа лав. Гэхдээ түүний хавьд асар олон минж байдаг юм а. Тэгээд та нар тэр газараа болцсон цагтаа уулзцгаас нь уу? Нар өдөр бүр ургаж шингэдэггүй гэж юу? Намайг тэр нарс руу явж очиход урагдаж салмарсан өмдтэй шавар шавхай болсон бойдогт авраг могой түүнийг налан зогсож байж бил. Тэр Дилавр омгийн ир намаг руу орчиход тэндээсээ гарах гэж баггүй зовсон боловч наран өглөө бүр дорн зүгт толгодын цаанаас хөөрөн мандаж орой бүр өрн зүгт уулсын цаагуур жарган нуугддаг шиг тогтсон цагт хэлсэн газараа яг байж байсан юм. Тэм хүнд эргэлзэх хэрэггүй. Хэнтч нөхөртөөч дайсан дааж хэлсэн үгэндээ чингачгүйг хэзээд үнэнч. Одоо тэр Дилаврэр хаан байгаа бол ягаад тэр өнөөдөр бидэнтэй хамт байсангүй? Тэр мингүүдийг мөрдөж яваа. Би ч бас тэнд байх ёстой байсан боловч хүний аршин хөнгөн тул яа гэх юм? Юу гэсэн үгүй мөрч минь. Харин ч бусдаас илүү хүчрхэг эр зөрөгтэй хүн гэж надад санагддаг юм та. Та эрүүл мэнд хүч чадлын тухай ярьж байгаа бол Мэйбл байгаль үнэхээр намайг аль альнаар нь гомдоогоогүй юм. Хэдийгээр би цэвэр агаар амьсгалж удаан хугацаагаар ан хийж байнга дайсны мөр хайж ойгоос олсон цэвэр сайн хол идэж сэтгэл төвшин ундаж байгаа хинч гисэн эмч домчгүйгээр байж чадна гэж боддог боловч би ч бас хүн шүү дээ. Тэгээд ч бусдад байдгийн нэгэн адил мэдрэмж өөртөө байгааг би мэдэж байна. Мэйбл түүн рүү гайхшран харсан бөгөөд хэдийгээр даруй зангаасаа болоод мөрчөөс нэг ч юм асуугаагүй боловч нэн сониуч байдал царайд нь илэрснийг эс нэмбэл
эмэгтэй хүний зан чанарыг мэддэггүйгээ олж мэдгсэн бизээ. Онгон зилүүд ойд агч таны аж төрөлд ямархан нэг сэтгэл хөдлөм юм байлгүй яах вэ гэж бүсгүй царай улайлган догдлон байж дуулдаад би мөдхөн хил хязгаарын жинхэнэ оршин суугч болох биз гэж бодно. Ойн энэ үлэмжийн их анаргүй хэдийн сэтгэлийг минь татаж эхэллээ. Хот одоо надад уйдгартай санагдаж аав минь үлдсэн насаа он удтал суурьшсан энэ газараа өнгөрөхийг хүсэх юм бол би түүний дэргэд байхыгаа аз жаргал хэмээн үзэж эргийн зүг эргэж очихгүй гэв. Хэл яриаг нь ойлгодог хүнд бол ой хизээж анаргүй байдаггүй юм. Олон хоногийн турш ойд ганцаараа явах үес надад тохиолдож байсан ч би ер хүний мөрөөс болж байгаагүй маа. Яриаг өрөөний тухайд бол ойн дуу хоолойг ялгаж таньж чадхал юм бол ухаалаг сургамжтай яриа цөөнгүй сонсох болно. Таныг би ганцаараа байхдаа хүмүүсийн дунд байснаас илүү аз жаргалтай байдаг бизээ гэж бодож ин мөрчөө. Би арай чингэж хэлэхгүй. Үгүй ээ, би ингэж хэлэхгүй. Ойд өөрийн минь хажууд тэнгэр би гэдгээр сэтгэл ханаж зөвхөн түүний ивэл халамжийг хүсэж явсан үе байсан юм. Гэтэл одоо сэтгэлийг минь өөр мэдрэхгүй эзэмдэх боллоо. Бодвол байгаль өөрийнхийгөө шаардаж байгаа бололтой. Амьд бүхэн өөртөө хань ижил ирдэг хуйлт. Мэйбэл хүнч бас түнд захирагдах ёстой. Мөрчөө баяр гүнгийг өөртөө чинь хуваалцах гэргийтэй болох тухай та юу бодож байгаагүй гэж юу? Хэмээн л бүсгүй зөвхөн тусархаг цэвэр ариун сэтгэлтэй эмэгтэй хүн ийл чадах тэр маягаар шулуухан асуугаад. Бүрэн дүүрэн аз жаргалтай байхад чинь танд хэрэнхэсний амар амгалан гэдлэх гал голомтол дутуу байна гэдэгт би эргэлзэхгүй байна. Би эр хүн байсансан бол хичнээн их цэнгэл жаргалтайгаар эндхийн оогоор тэнэж энэ гайхамшигт нураар хөвөх байсан бол гэв. Энхрээ үгэлсэн чинь баярлаа мэвэл. Миний мэтийн жирийн хүмүүсийн сайн сайхны тухай ийхүү санаа тавин бодгийн чинь төлөө Тэнгэр таныг тэтгэх болтугай. Хүн бүхэн өөрийн авьяас бэлэгтэй байдгийн адил өөрийн аз жаргалтай лав. Энэ бол үнэ. Гэвч хүн бүхэн аз жаргалаа эрж байдаг гэж би боддог юм. Аз жаргал гэвүү мөрчөө. Гэвч ямар аз жаргал вэ? Энэ цэнгэг агаар таны хэрэг хэсэг сэрүүхэн нүдний өмнө үргэлж байдаг хөвөн зугаацагч энэ үзэсгэлэнт нур хэргүй ариун сэтгэл хүнд гарцаагүй хэрэгцээтэй бүхэн халиган бэлхэн байгаа энэ бүгд хүний аран шин хичнээн ч хөнгөн байлаа гэсэн аз жаргалтай байхад хангалттай биш гэж үү? Амьд амтан бүхэн өөрийн онцлогтой мэйбэл. Хүнч бас тийм гэж хариулаад газарч царайлаг замын хана сэм гарвал өөрийнх нь хувьд ер бусын энэ ярианд догдолсон түүний хазар нь улаа бутран нүдэн гэл алдсан байва. Тэгээд ч бүгд түүнийг харгалзан үзэх ёстой. Та тэртэнд байгаа тагтаа гарч ийн үү? Тэр унсан туулайн бөөр модны дэргдэх эвэрлэг модон дээр дөнгөж сая суула гэхэд тийм ээ харж ийн. Энэ аглаг зилүүд газар биднээс өөр амьд амтан гэвэл цорын ганц тэрл байх шиг байна. Яалаа гэж дээ мэбэл. Яалаа гэж. Нэг ч амьд амтан ори ганцаараа үлдэх ёсгүй. Тэнгэрээс тийм заяатай юм. Хараач ханижлан тэр нисэж явна. Тэр эргийн хавьд эдэш ирж явсан боловч ижлээсээ хол удаан байхыг хүссэнгүй. Би таны санааг ойлгож байна мөрчөө гэж мэйбэл ялдамхнаар нэмсэглэн төрсөн эцэгтэйгээ ярьж байгаа мэт тайван өгүүлээ. Гэвч анчин хүн энэ зилүүд нутагтч өөртөө хань болох эмэгтэйг олж авч чадахгүй гэж үү? Индиан огтын сэтгэл зүрх инхри бөгөөд үнэж гэж би дуулсан. Гэлберт ихнэр нь хичнээн хайртайг бод. Харин тэрээр инээхээсээ илүү уурлах нь их дэми хэрэг гэв. Энд чин сансны гар заа мэйбэл. Эм гэрлэлтээс олигтой юм ер болохгүй. Овог угсаагаа эрхэмлэхгүй бол аз жаргал гихч үгүй. Хэрэг би тантай адил бүсгүйтэй тааралдаа анчны ихнэр болохыг зөвшөөрөх юм бол хүдэх бүдүүлэг байдлыг минь жигшин зэвүүцэхгүй бол өнгөрсөн он жилүүдийн бүх хөдөлмөр минь цэнгэн зугаацагч залуу буугийн тоглоом мэт ирээдүйн минь нарны гигэн гэрэл мэт санагдах билээ. Надтай адил гинэ. Миний насны бүсгүй ухаан нэм мөхөс байх тул нийтгэл хязгаар даяар алдартай хамгийн зоригтой тагнуулч хамгийн мэрэгэн буучин ихнэр байж арай л дүүхгүй болов. Мэбэл минь. Зэвхий царайт хүн байдлаа. Би улаан арсны дур хүслийг өөртөө үлэм чингээсэн тул одоо зөвхөн Индиан суурны бүсгүйтэй л сууж таарах болов уу гэж надад санагдах юм. Гэхдээ би таныг над чиг бардам хөнгөмсөг бүсгүйтэй суух гээгүй байгаа гэж найдаж ин мөрчөө. Гэхэд Мэблийн амнаас бас ийм залуухан гэсэн үг бараг л гарч шахсан боловч төрөлхийн ийдэг зан нь амаа хавчхад хүрэгч юм. Яагаад болохгүй гэж Мэбл. Та хил хязгаар дээрх бидний заншлыг мэдэхгүй байг хамаагүй. Гэхдээ та хотынхны зан төлөвийг бид бүгдээс илүү мэддэг. Төвний тухай нэн сайхан ярьдаг шүү дээ. Та өөрийгөө хөнгөмсөг зантаа мэтээр ярьж байгаа боловч үүгээр юу хэлэх гэж байгааг тань би даанч мэдэхгүй байна. Хөнгөмсөг зан гэж гоо үзэглэн гэлж байгаа бол
Бөөрч сайн хэрэг. Энэ нь миний нүдний гин биш зам байгаасаа гэж би бодож байна. Бас та бол ерөөс бардам хүн биш гэдэг нь ан ав ойгоор хэрэг хэлсэн тухай энгийн яриаг минь ямар их анхааралтай сонсож байгаагаас ч нэлт. За амьдралын туршлага гэдэг бол жил өнгөрөх тусам бий болдог зүйл. Мэйбл. Эрчүүл ихнэр авах болохдоо энэ бүхний тухай тун баг боддог биз гэж би сандаг юм. Мөрчөө, таны үг, таны харц. Энэ бүгд зүгээр л нэг нарга. Та цаг нүх зөөхийн тулд үүнийг ярьж байгаа биз дээ. Мэйбл. Таны дэргэд байх нь надад баяр баясгалан бөгөөд энэ яриа өөрт чинь бас таалагдж байна гэдгийг мэдвэл би өнгөрсөн 7 хоногт үзээгүй амар амгалангаар энэ шин унтгсан билээ. Газарчд таашаагдж байгаагаа Мэйбл дүнхэм анзаараагүй гэж бид хэлэхгүй. Эмэгтэй хүний гэрхаа байдлаар үүнийг тэр хэдийн олж мэдсэн бөгөөд түүний халамжтай нөхөрсөг байдалд нь хамгийн болох хэрийн хувьд ч эмэгтэй хүнд хандах хандлагат нь заримдаа илрэн гардаг эр хүний инхрийлэл холилдон байгаа тухай эл бүсгүй үе бүр бодлогошроход хүрч байсан боловч өөртөө нь гэрлэн суух нухацтай бодол агуулan байж болох юм гэдгийг наан цааныг үл мэдэх бүсгүй өдий болтол ер зүүдэлсэнгүй билээ. Гэвч идүүгээ үгнээс нь илүү байдал төлөвн үнэн байдлын зах сэжүүрийг ухаан бодолд нь ойлгуулжээ. Мэйбл анчны зоримог ширүүн шудраг царайг анхааралтай ажилласанд өөрийнх нь царай бас нухацтай бодлогоширсан төрхийг олов. Тэгээд Мэйблийг дахин ярьж эхлэхэд татгалцсан үгнээс нь илүүгээр дууныхын зөөлөн аялгау анчны сэтгэлийг татжээ. Мөрчөө бид бие ойлгох хэрэгтэй гэж тэр үнэн сэтгэлийн угаас үгээ эхлээд бидний нөхөрлөлийг сүйдэртүүлэх өчүүхэн ч байж болохгүй. Та нэг шулуун шудрах хүн тул мөн л тийм шудраг шулуун хариу шаардна. Бодвол энэ бүгд нарга наадам бөгөөд миний мэтийн бүсгүйд ийм ухаантай юм үзэж нүд тайлсан хүний хуваар нөхөрсөг талдаа байдгаа илэрхийлж байгаа чинь энэ бизээ гэв. Тийм ээ Мэйбл. Энэ бүгд зүй ёсны юм. Эхэд тань мөн л ийм янзаар хандаж байснаа дөрөвч надад ярьсан бөгөөд зарим үес ойн гүнд газарчлан явсан залуу хүмүүсээ бас л ийм янзтай байхыг би ажигласан билээ. Тийм ээ. Энэ бол туйлын зүй ёсны хэрэг бөгөөд тиймээс ч би ийм их баяр хөөртэй санаа сэтгэл минь яруухан байна гэдгийг л зүрхлэн хэлмээр байна. Мөрчөө, таны үг намайг балмагдуулж байна. Та тодорхойхон яар. Эсвэл энэ яриаг бүрмсэн орхив. Та ингийн гэж бодоогүй. Ийм юм хэлий гэж санаагүй. Ерөнч тэгэд хэмээн үргэл сэргэлэн цаваа байдаг Мэйбл хүртэл балмагдан сандарч эцсэндээ юу бодож байгаагаа мөрчөд бүрэн дүүрэн хэлж чадсангүй. Чингээд минут хэр төдөлдсөний эцэст сая үннийг аль болох хурдан нэгэнгүй мэдий хэмээн санаа шолоодан мөрчөө та надтай суух бодолтой байна гэж хэлэх гэсэн юм биш биз дээ гэв. Тийм Мэйбл. Би яг тэгж хэлэх гэж бодсон юм. Харин та ойд оргоноч зах хязгаараар хэрэг хэсэгч миний эвлүүлж хэлж чадахгүй байсныг тун энгийн бөгөөд тодорхой илэрхийлэл. Дөрөвч бид хоёр хэрэг явдлыг ингэж шийдсэн бөгөөд гагцгүй таны зөвшөөрлийг хүлээж байсан билээ. Америкийн хамгийн шилдэг эрд дүүих бүсгүй таалагдана гэдэгтээ би эргэлзэж байсан боловч таныг гарт цаагүй зөвшөөрнө гэж тэр надад хэлсэн юм. Мэйблийн царайд эхлээд балмагдал дараа нь гайхшрал тодорсноо тэр нь гүн их гунигаар солигдов. Аав минь тэр үү гэж тэр гаслантайя дуу алдаад намайг таны ихнэр болно гэж эрхэм хүндэт эцэг минь бодож байгаа юм уу мөрчөө гэж асуув. Тийм Мэйбл. Тэр тэгж бодож байгаа юм. Тэр ч байтугай тэрээр таныг сэтгэл хангалуун байж болно гэд үүнийг болгоомжтой гэхэд итгэхэд намайг хүргэсэн юм. Гэхдээ та өөрөө энэ жигтэй найдвараа биелэх хэсэгт нь нэг их санаа тавихгүй байгаа биз дээ. Юу, таны хэлснийг ойлгосонгүй. Мөрчөө, та эцгийн минь сэтгэлийг л бодож түүнтэй энэ тухай ярилцсанаас биш өөр санаа агуулаагүй бизээ гэдгийг л би танд хэлэх гэсэн юм. Миний хариу ямар ч байлаа гэсэн. Надад хандах таны харьцаа өөрчлөгдөхгүй байх гэж би найдаж байна. Өөрийнх нь хувьд шин гайхалтай ил ярианаас болж улаа бодорсон Мэйблийн үзэсгэлэн царайг хайгуулж нухацтай харваа. Төөний шулуун шудраг царайд хязгааргүй гайхсан, шагширсан энэ дүрхийн аргагүй илэрхий байв. Ан ав аз хиймэртэй болсны дараа ой дундуур эрүүл саруул хүч чадал дүүрэн алхаж явахдаа би өөрийгөө аз жаргалтай байна гэж ямагт боддог байв. Гэтэл энэ бүгд утгагүй дими байсныг одоо ойлголоо. Намайг бусдаас илүүд үздэг гэдгийг тань олж мэдвэл энэ маань ёстой жинхэнэ аз жаргал байхсан билээ. Таныг мэдээж би таныг бусад олон хүнээс илүүд үздэг мөрчөө. Тэрч байтугай би таныг үнэлдэг шиг өөр хэнийг ч үнэлдэггүй гэдэгтээ итгэлтэй байна. Шудрах шулуун, дарав, үнэнч зоригтойнхоо хувьд тантай дүйцэх хүн хорвоо даяар олдох нь юу л бол? Оо Мэйбл минь, таны энэ ялдам үгс намайг хичнээн их зоригжуулна вэ.
Төрүүч миний бодсон шиг дэмж эндүрсэнгүй бодолтой. Мөрч ийм чухал юмны тухайд бид бүрэн дүүрэн ойлгох ёстой гэдгийг би ариун шударга бүхний нэрийг барин хэлье. Таныг хичнээн үнэлж, хичнээн бараг төрсөн эцэг шигээ хүндэлдэг боловч би хизээч таны эхнэр болохгүй. Би хэлсэн үгэнд нь замын ханыхан царай гинэт нэн их хувирсан тул үгээ эцэст нь хүртэл хэлэх хүсэл хичнээн их байсан ч цааш нь үргэлжлүүлэх тэнхэлгүй болов. Төвний сэтгэлийг шаналган зовоохоос айх сэтгэл нь амаа хамхихад хүрэгчээ. Хэсэг зур тэдний хинэн ч үг дуугарсангүй. Анчны ширүүн царайд үлэмжийн их цөхрөл тодорч нэн их гаслан элтгсэнд Мэйбл ажээ. Мөрчөд учирсан эл цохилд даанч хүчтэй байсан тул тэрээр тэсхийн аргагүй шаналлыг хөнгөвчлөх гэсэн мэт өөрийн ирэхгүй хоолоогоо барьж авав. Хуруу нь яаж салганан чичирч байгааг хараад бүсгүйг айн мэгдэх сэтгэл эзэмдэв. Мөрчөө хорвоо дэлхийд юу ч тохиолдож болох бөгөөд юу хүсэж байгаагаа эмгтээчүүд мэддэггүй гэж хэлэлцдэг нь дэмий биш тул би санаандгүй олон юм ярьсан байж болно. Та бид хоёр хоёулаа бибид хизээж эхнэр нөхөр хоёрын сэтгэлээр ханддаг болох нь юу л бол гэдгийг л би танд хэлэх гэсэн юм гэж бүсгүй. Би эзэмдээд сая яаран өгүүлв. Үгүй. Би хизээж таны тухай ийм юм бодохгүй. Таны ч өөр бүсгүйн тухайч ийм юм юр хизээж бодохгүй гэж мөрч өөрийг нь бачим дуулан дарж ямар нэгэн хүн юмнаа салах гэж хичээн байх мэт үгээ арайхийн зөөн өгүүлв. Мөрчөө эрхэм хайрт мөрч минь намайг битгий буруугаар ойлгоорой. Хэлэх гэж хүсснээс минь илүү зүйлийг үгнээс минь буухаагаарай. Бид ханилан суух юм бол ухаалаг бус, тэрч байтугай зүй бус явдал болох биз? Тийм ээ, зүй бус. Яриангүй зүй бус явдал болох биз. Би үнийг төрүүчэд хэлсэн боловч тэр өөрийнхөө зүтгээд байгаа юм. Мөрч минь, эн чинь миний санснаас бэрх бай. Хонгор найз мөрч минь, гарайл намайг жигшин зэвүүцээгүй гэдгээ үзүүл. Ядаж ганц удаач болсон энийгэж гэж Тэнгэрийн нэрийг барьжгүй. Мэйбл, би таныг жигшин зэвүүцэх гэж юу? Би инех гэж юу? Тэнгэр минь. Үгүй гараа. Хүчрхэг, үнэнч, эвлэхэд гараа айл. Хоёуланг нь аль мөрч минь. Бид урдын адил найз нөхөд энэ бүгд зүгээр л нэг эндүүрэл байсан гэдгийг үзэж мэдхээс нааш сэтгэл минь амархгүй. Мэйбл, тэгэхээр төрүүч эндүүрсэн байж таарах нэ гэж газарч наран түлэгдэж хөрөндсөн эвэршиж эвдэрсэн гарыг нарийнхан зөөлхөн хуруунуудаараа атхан байгаа өгөөмөр долиглон сэтгэлд бүсгүйг гонигтаяа харан жигтэй содон чимээвэгүй инээдэр инээ хэлэхэд нь хутгалдан уймрэх сэтгэлээ нууж сураагүй царайд нь хамаг л галсан зовлон элхэн байгаажээ. Мөрч бие барьж чадхаа болоод хацрыг нь даган нулимс асгарав. Хуруунууд нь дахин салганан чичирч хоолоогоо зууран авч хаях гэж хамаг хүчээ шавхан байх мэт цээж нь оволцсон байлаа. Мөрч минь, болиоч гэж би таниасгүй. Надад ядаж ганц үг хэлээч, инээгэж, уучласнаа илтгэж ядаж ганц үг хэлээч гэж Мэйбл өөрөө бараг уйлах шахан өгүүлв. Төрүүч эндүрчээ. Би үнийг мэдээд түүнд хэлж байсан юм. Тийм ээ. Төрүүч эндүрчээ гэж мөрч нулимс асгаруулах зуура инээхийг оролдон хэлсэнд эл сэтгэлийн гаслан хийгээд албадлагын хайхрамжгүй байдал хоёрынх нь эв дүйгүй хослол Мэйблийн сэтгэлийг үлэмж донсолгов. Хэдийгээр би эхнэртэй болохгүй байлаж гисэн бид найз нөхөд хэвээрээ байж болно шүү дээ. Бид үрд найз нөхөд хэвээрээ байж болно. Ийм байх болно гэдэгт би итгэлтэй байна гэж цаад хүнийхээ нэгэн адил сэтгэлэн донслон дөргсөн Мэйбл юу гэж байгаагаа бүрэг бараг мэдрэн цааш өгүүлв. Төрүүчийн эндүрч байгааг би мэдж байсан гэж үлэмжих зориг гарган байж мөрч бие эзэмдэн дахин давтан өгүүлв. Над чиг ийм амтан хотын бүсгүй таалагдана гэдэгт би хизээж итгээгүй. Тэр намайг ятгах өөрийнхөө санаа бодлыг надад хэлээгүй байсан бол Мэйбл та надад тийм их элэгсэг дотн байгаагүй байсан бол дээр байхсан. Тийм ээ. Тэгсэн бол дээр байсан юм гэв. Би танд өөрийн ирэхгүй хурамч найдвар төрүүлсэн бол мөрч минь өөрийгөө хизээж уучлахгүй. Таныг зовоон шаналлах гэснаас өөрөө зовж шаналхад бэлэн байгаад минь тайдаг. Гэвч чухамхөө ийм л боллоо Мэйбл. Тийм ээ. Яг ийм юм боллоо. Ойд миний юр сонсож яваагүй тийм үг. Тийм инхри ялдам дуугаар гүйсэн таны яриа бодол санаа намайг төөрөлтөд хүргэжээ. Гэвч хоорондынхоо ялгааг би одоо тодорхой харж илүү сайн ойлгож эхэллээ. Би сэтгэлээ зоргоор нь тавилгүй. Бие барьж ан ав хөөж даатан дайснаа мөрдөн мушгих болно. Мэйбл минь таны харсан тэр цагаас эхлэн би буруу замаар бодилсан хүн.
Харин одоо бол та зөв замдаа эргэж орно. Хэсэг хугацаа өнгөрөхөд бүгд мартагдаж та намайг амьдралаар танд өөртөө найз нөхрийн ёс орол харж байх болно. Хот газар ийм заншилтай байдаг байж мэдэх боловч ойд ингэх болно гэдэгт би эргэлзэж байна. Энд ямар нэг сайхан зүйл олж гарвас удтал хараа салгаж чадахгүй. Жинхэнэ гүн их хүслэн сэтгэл эгч нь эзэмдсэн бол түүнээс хагцсан гэдэг амаргүй. Гэвч намайг гисэн таны сэтгэл жинхэнэ хайр биш. Тэгээд ч би юуныхан сайхан хүүхэн байх билээ? Намайг ихнэрээ болж дүүихгүй. Хүн гэдгийг мэдмэгцээ та бүгдийг мартах болно. Тийм ээ. Бэн талаар түрүүчд ярьсан боловч тэр өөрийнхөө зүтгээд байгаа юм. Залуу насны даач өнгө зүсээр гойд байгаагүй миний митийн дундаж насны хүнд бол та хэтэрхий залуу, хэтэрхий гоо үсгэлэнтэй гэдгийг би мэдэж байна. Тэгээд ч танд дүүих юм надад дүүихгүй. Бас анчны овоохоо ноёдын дунд хүмүүжсэн залуу бүсгүйд дүүих оромж биш. Би ядаж цэнгэг ус Жаспер шиг залуу бөгөөд сайхан ир байсан бол. Жаспер бидэнд ямар хамаатай юм бэ? Өөр юмны тухай ярьцгаая гэж Мэйбл яаран яриаг нь таслав. Жаспер сайн залуу Мэйбл. Тэгээд ч бас сайхан ир. Хэмээн найзынхын талаар гайхамжгүй үг гэсэнд нь таагүй байгаа мэт бүсгүйг нухацтай харан байж газарч үнэн сэтгэлээсээ хариу өчөөд. Надад түүнд байгаа чанарыг ядаж тал хувь нь байсан бол миний болгоомжлол тийм их бус байх байсан биз. Тэгээд ч тэгэж их болгоомжлох инч хэрэггүй байх байсан биз гэв. Жаспер Вестерний тухай яриха болцгоё гэж Мэйбл чихээ хүртэл улаан байж хэлээд шуурганы үед нууран дээр үнэхээр сайн байсан гэдгийг би зөвшөөрнө. Гэхдээ түүнийг энд дурсаад байхаар юм болоогүй шүү дээ гэв. Хэдийгээр түрүүч тийм явдал хизээж гаргуулахгүй гэж ярьдаг боловч Жаспер таны нөхөр болж магадгүй хүн ээсэл лав дээр байх вэ гэж бодож байна. Гэвч түрүүч нэгэнтээ хэдийн энд үрсэн тул дахин энд үрэхгүй гэх аргагүй. Тэр миний нөхөр болох хүн таны бодлоор хин юм бэ мөрчөө? Өнөөдөр танаас сонссон бүхнээс хамгийн гайхалтай нь энэ байна. Хүн бүхэн өөртөө дүүх хүнийг эрдэг бөгөөд цэргийн дарга нарын дунд байсан хүн өөрөө цэргийн даргын авгаа болохоос татгалзахгүй. Гэхдээ миний үг нь гомдохгүй биз гэж найдаж тантай би элен далангуй ярилцъя. Ийм явдалд бүтлгүй идэх нь хичнээн хэцүү болохыг би одоо ойлгосон бөгөөд ийм гай зовлон би минго нартч хүсмээргүй байна. Гэвч заримдаа цэргийн даргын асарт ерийн овооход байдгаас илүү аз жаргал байх нь үгүй бөгөөд даргын гэр орон цэргийн хуарангаас илүү гоё ганган байх боловч тэнд түгжээтэй хаалганы цаана эхнэр нөхөр хоёрын эвэвдэрч хэрүүл шууган гарч байдаг юм а. Би үнд ердөөч эргэлзэхгүй байна мөрчөө. Тэгээд ч надад шилэн сонгох хэрэг гарвал аль нэг цэргийн даргын босхийг алхан эзэгтэй нь босноос даруй таныг даган ойн овоохот ч очиж ямар ч байсан хамаагүй таны хувь заяаг хуваалцах бизээ. Тийм ээ Мэйбл. Гэвч Лүнди ингэж бодохгүй. Энэ талаар тухайлахгүй байгаа юм. Надад Лүнди ямар хамаатай юм бэ? Тэрээр 55 дугаар хорооны хошууц санааныхаа зоргоор цэргүүдэд захирч нааш цааш нь алхуулан толгойг нь эргэтэл сургуулж байна биз. Харин тэр намайг их баг ямар ч хэрэгэм зэрэгтэй дүлий годлнуудынхаа аль нэгтээ албатан суулгаж чадахгүй. Гэвч миний талаарх Лүндийн санаа оноог та яаж мэдснээ хэлж болгоно? Лүндигээс өөрөөс нь мэдсэн юм аа. Намайг хөргөнөө болгох хүсэлтэй байгаагаа түрүүч түүнд ярьсанд хошууч эртний үнэнч нөхрийн минь хуваар надтай энэ тухай ярилцъя гэсэн юм. Тэгээд таныг анчны хувь заяаг хуваалцах гэж зүтгэснээс цэргийн дарга ихнэр болоход нь саад болохгүй байвал буянт үйлс болно гэж надад нууцхан мэдэгдсэн билээ. Төвний зөв гэж зөвшөөрөөд үнэн сэтгэлийн угаас ярилцаад үзвэл сонгосон хүн нь арын албаны дарга гихтэн би санал нэгдэж чадаагүй. Мэйбл минь би Дэви Мюрийг сайн мэдэх бөгөөд тэрээр таныг хадагтай болгож чадах боловч өөрийгөөч өрөөл ийгч аз жаргалтай байлгах хүн биш гэдгийг би сайн мэднэ. Төрөөч эндүрчээ гэдгийг би нэгэнт мэдсэн тул үнэн ярьж байгаад минь та итгээрэй. Эцэг минь үг болон үйлсээр таны зовлонд учрахад хүргэсэн бол туйлын буруутай мэдэж. Гэвч таныг их хүндэтгэл минь нэн их найс нөхрийн сэтгэл минь нэн үнэж бөгөөд хэрв та биш өөр хүн байсансан бол мөрч минь дэслэгч Мюр надаас нааштай үг олж сонсно гэж хинч болгоомжлох хэрэггүй гэдгийг би хэлэх гэсэн юм. Түүний авгай болж хадагтаа зэрэгт хүрснээс эцсийн өдрөө хүртэл энэ чигээрээ үлдсэн минь дээр. Таны үг үнэн сэтгэлийнх гэдэгт би эргэлзэхгүй Мэйбл гэж мөрч үнэнээсээ хэлвэ. Энэ мөчөд ийм чухал хэрэг явдлын талаар тэгээд бас танд би худлаа хэлэх гэж юу? Яасан ч үгүй. Дэслэгч ихнэрээ болгох бүсгүйчүүдийг дуртай газараа хэрэг. Харин миний нэр тэдний тоонд нь яавч орохгүй. Ийм бодолтой байгаад чинь баярлаа. Мэйбл баярлаа. Өөрт минь найдах юм юу ч үлдээгүй боловч таныг
Арын албаны даргын эхнэр боллоо гэдгийг би мэдэх юм бол сэтгэл минь амархгүй лав байхсан. Цэргийн даргын алдар хүнд нь таныг өргөдчихгүй гэж айж байлаа. Энэ хүний мөн чанарыг би мэдэх билээ. Би атаархсандаа ингэж ярьж байгаа юм биш. Энэ хүнийг даанч сайн мэдэх юм. Жишээлбэл таны сэтгэлийг Жаспер Вестернмитийн сэтгэлд дүүх залуу татах юм бол та юунд дандаа л цэнгэг ус Жасперийн тухай дахин яриад байгаа юм бэ? Тэр бидний найс нөхөрлөд ямар ч хамаагүй. Харин тэгснээс таны талаар ярилццгаая. Та хаана өвлжих бодолтой байна вэ? Тэнгэр минь. Миний талаар ярих юм юу байх вэ? Мөр хөөх, буу барих хоёроос өөр надад гайхуулах юм юугүй. Тэгээд ч төрүүчийн энд үрснийг үзэж мэдснээс хойш одоо би бүрч хэрэггүй амтан болжээ. Миний тухай ярих хэрэг юугүй. Төрүүчийн хэлдэг үнэн гэж ядаж мөрөөдөл дөөж болтугай тухайлан таны дэргэд өдий удтал байсан миний хаз жаргал. Гэвч энэ бүгд одоо эцэс боллоо. Би Жасперийн хамт одно. Тэнд бидэнд хийх ажил мундахгүй их тул хэрэг бодол санаа тарих толгойд орохгүй. Тэгээд та үнийг намайг мартах болно. Үгүй та юу ч мартахгүй. Мөрч минь. Гэхдээ та урд өмнөхөө ажил үйлсэд эргэн орж амгалан тайвныг тань эвдэхээс гойд ирхэм юмгүй охины тухай бодол таныг эзэмдэхэ болно. Бэурд өмнө мэддэггүй байсан боловч бүсгүйчүүд амьдралд миний тухайлж байснаас илүү их утга учиртай байдгийм. Тантай учран учиртлаа зүүд нойрмон нэлх хүүхдийн лугай адил байсан юм. Өдөр хийж явснаа үүргэрэх зуура нэхэн санах тохиолдол эс гарвал мод юм уу чулуу налмах цаал эсвэл заримдаа ангийн арс дээр хажуулдмах цаал өөрийн гэгээг хараацаа шувууны хамт угтан золгоох мөч болтол бүх нойрсдаг байсан бөгөөд хэрэгцээ тохиолдвол агшин зурт үсрэн босно гэдэгтээ ямагт итгэл төгс байдаг байв. Энэ бүгд миний авиас чадвар мэт санагдаж байсан бөгөөд үүндээ итгэлтэй байж болох л байв. Менго нарын буудал дундч эдгээр дээрэмчдийн үүрэн шургалан орох тохиолдол гарч байсан юм. Үүндээ би найддаг байлаа. Мөрч минь. Энэ бүхэн танд бас эргэж ирнэ. Ийм шудраг өгөөмөр хүн өргүй хоосон мөрөөдлөөс болж аз жаргалаа хөнөөх ёсгүй. Ан аваа хөөцөлдөх үедээ та дахиад л бүх нойрсож авалсан гөрөөс юм уу барьсан минжээ зүүдлэх болно. Мэйбэл минь. Тэгэж зүүдлэхийг би ерөөс хүсэхгүй байна. Таныг мэдэхгүй байхдаа ол зомгийнхоо хойноос хэрхэн хөөцөлдөж ирокезүүдийн мөрийг мушгиж тулалдаанд дайран орж эсвэл отооноос дайснууд руу довтолж байгаагаа төсөөлөн бодоход таатай байдаг байл. Үүндээ баясан жаргадаг байсан бөгөөд өөр юм аран шин ийм байлаа. Гэтэл тантай уулзсан тэр мөчөөс эхлэн энэ бүгд сэтгэлийг минь сэргээхэ болчих. Одоо надад энэ мэд бүдүүлэг зугааны тухай бодол хэдийн аятаа санагдхаа болсон бөгөөд хэлийн бэхлэлт дээр бидний дайсан сүүлчийн шүн би агч модон ойг сүдэрт овоогойг минь харагдан мод бүрийн дор Мэйбэл дүнхэм зогсон мөчөр дээр суусан шувууд байглаас заяад жиргэнийхээ оронд туйл хайлан гөрөөс хүртэл түүнийг сонсохоор зогсож байна гэж зүүдэлсэн юм. Тэгэд би тэр гөрөөсийг буудах гэж оролцсонд буг намнагч маань баарвал тэрээр өөдөөс минь харан залуу бүсгүй мэд жох тооёо инээнцэглээд араасаа даг гэж өрн залах мэд эргэн харсаар давхиж отов. Энэ тухай яриха болио мөрчөө хэрэггүй гэж Мэйбэл нулимсаа арчин байж аргадангуйгүй. Ойн ил чамд эрийн үнэн ариун хайраа илчилсэн цайлган сэтгэл нухацтай байдал бүсгүй сайхан сэтгэлийг гүн ихэр догдлуулжээ. Харин одоо та аавын урдаас оч тэрийн нүүхэнд байгаа бололтой саяхан их бууны дууг сонссон гэж бүсгүй үргэлжлүүлэн хэлв. Төрүүч эндүрчээ. Тийм ээ, төрүүч эндүрч. Номхон тагтааг чонтой нийлүүлэх гэж оролдоно гэдэг дэми хэрэг. Аав хүрээдэрлээ гэж Мэйбэл түүний үгийг таслаад сайн нөхдийн байдлаар сэргэлэн хөвгөлтөө байхыг хичээцгээе. Нууцаа өөр зураа хадгалъя заа юу гэв. Тэд дуугүй болцгоо. Хүний хөлд хуурай мөчөр хууграх сонстоо тэр даруй бутны мөчөр салааг яран төрүүч өөрөө гарч ирв. Задгай газар гарч ирээд өвгөн цэрэг эхлээд охин руугаа дараа нь газарч руу сонжингүй харснаа. Мэйбэл охин минь чи залуу шалмгай тул яваад миний бууцсан шувууг аваад ир. Ботон дунд эрэг дээр унчихсан байгаа. Тэгээд ч бархагаа татан хөдлөх боллоо гэж Жаспер дохио өгöd байгаа тул чи наашаа эргэж мадсны хэрэггүй. Хэдэн минутын дараа би дараас ч очино гэв. Мэйбэл өгөнд нь орж залуу эрүүл чирэг бүсгүй зангаар толгойн уруу хөнгөн алхаагаар дэгдэг модвоо. Хэдийгээр алхаа гიშгэн хөнгөн байсан боловч бүсгүй сэтгэлийн зовөр үлэмж тул мод бутны цаана эцэг болон төөний найзын харцнаас галхлагдмагц. Газар унаж зүрх гаслангаас болж урагдан салмарч байх мэт уйглав. Төөнийг далд орон ортол төрүүч араас нь эцгийн бардам сэтгэлээр харуулдан зогссноо.
Сая нөхрийн зүг сурсан зангаараа үлэмж цайлагнаар нэмцэглэн эргэв. Найз минь харав. Энэ маань ихийнхээ хөнгөн цаваа, уян налархаа байдлыг эцгийнхээ баг зэрэг хүч чадлыг дөөрөөсөн юм. Гэхдээ миний санахад их нь ийм үзэсгэлэн гоо байгаагүй маа. Ерөнч тэгээд дүнхмийнхний удмын эрэм аль нь мууг юус байсан юм шүү. За тэр ч яг мөрч минь. Чи намайг таатай нөхцөлийн талаар өнгөрөөлгүй, бүгдийг охинд минь нин угүй хэлсэн байх гэж бодож байна. Тийм үү? Энэ мэтэд эмэгтэйчүүд элен далангүй байдал дуртай байдаг юм. Гэж хэлв. Мэйбл бид хоёр эцсийн бүлэгт бэби ойлгох шиг боллоо. Дөрөвч минь гэж цаадах нь хариулах зураа Ахмад дайчнаас гарц бууруулав. Сайн байна. Ялгүй эргэлзээтэй. Тодорхойгүй байдал хайр сэтгэлийг илүү амттай болгодог гэж боддог хүмүүс байдаг юм. Харин би бол үг яриа хичнээн энгийн байх тусмаа зүрх сэтгэлд төчнөөн амархан хүрдэг гэж боддог юм. Мэйбл лав гайхсан биз, тийм үү? Тийм байхаа гэж имэж дөрөвч. Түүний хувьд энэ нь туйлын санаандгүй юм болсон гэж айж байна. Тэр тусмаа сайн. Хайр сэтгэл санаандгүй явдал гэдэг чинь дайн тулааны отолт гэсэн үг бөгөөд зайлшгүй зүйл. Гэхдээ дайсны гиндүүсний учрыг олох нь эмэгтэй хүний гиндүүсний учрыг олохоос амархан л да. Гэвч Мэйбл өөрөөс чинь дутаан зайлах гэж оролдоогүй биз гэж найдаж байна. Тийм үү найз минь? Үгүй ээ төрөч. Тэр зугтаах гэж оролдоогүй. Үүнийг би чин үнэнчээр нотлох болно. Охин минь бас тиймч дуулууртай байгаагүй байх гэж найдаж байна. Тийм үү? Эхн нэг ичимтгий нэгэн байсан бөгөөд түүнээс нааштай үг сонсох гэж би сарын турш зовсон юм. Гэлээч гэсэн элен далангүй байдал эрчүүлд төдийгүй эмэгтэйчүүдэд тустай байдаг юм шүү. Тийм ээ тийм. Тэгэлгүй яах вэ? Гэхдээ бас бодолтой байх хэрэгтэй. 20 настай залуу амтныг тунгааж сүйд болно гэж чи бүү бод мөрч минь. Хожим туршлага суугаад ирэхээр ээл тийм болно. Бидний хэн нэгэн нь эндүрсэн байвал уучшгүй хэрэг. Гэвч Мэйбл шиг ийм насны охиноос хэтэрхий их юм гордох хэрэггүй. Хэдийгээр угаас түүний зам бөгөөд индиануудтай олон жилийн турш хутгалцсны үрд улам хөгжсөн бие эзэмдэх чадвар нь зарим талаар сэргсэн боловч дөрүүчийг үзэл бодлоо илэрхийлэн байх үйс мөрчийн царай зүс зогсолтгүй ховрон байва. Тэрээр харцаа үе үе үргэж, үе үе буулган, тэрч байтугай, ширүүн царайдны нээв хийлэл тодрон, одоохон нөгөө чимээгүй инээдгээрээ инээх нүү гэмээр байв. Гэвч түүнийг үнэхээр эзэмдсэн нь юу л бол гэмээр, эл хөгжүүн байдал нь даруй гаслан гонигаар солигдох ажээ. Тэсэшгүй бэрх сэтгэлийн шаналл төрөлхийн энгүүн цайлган амьдралын баяр баясгалантай ээнхүү ер бусаар давхцсан байгаа нь Мэйблийг юунаас ч илүү хажирхуулсан аж. Хөөхтийнх мэт гинэн шолуун сэтгэлийг нэлтгсэн хөгжүүн цайлган инээмцэглэл гэнэт царайд нь тодорсон тул тэдний хоорондын яриа мөрчин сэтгэлийг нэг их хүчтэй хөндөөгүй гэж бүсгүйд анхандаа санагдва. Гэвч сэтгэгдэл нь дүр зуурын байсан бөгөөд шаналгаатай сэтгэл зүрхийг тарчилгалсан гүн их гаслан тэр даруй тодорхой үзэж мэдэв. Үнэн дээч мөрчин талаар хүүхдээс ч гинэн хүн байлаа. ертөнцийн явдлын тухай мэдлэг үгүй. Түүний бие санаа бодлоо өчүүхэн ч нууж үл чадах бөгөөд гүйлгүй. Хөөхтийнх мэд шунаг ухаан нь альва гадны нөлөөллийг даруй хүлээн авч мөн тэр даруй хариу барим. Хөөхөд ч хүртэл өдөр тутмынхаа ажил үйлсэд хамаарах бүхэнд ийм чамд эрэлхэг төвчээртэй хэрнэ. Өөрийн сэрж мэдрэх бүхэнд ийм гин насанд хүрсэн эрийг бодвол өөрийн онцлог хийсвэр сэтгэх хүйгээр тэдгээр нөлөөллийг ийм амархнаар хүлээн авч чадах нь юу л бол. Чиний зөвөө төрүүчээ. Чам шиг хүн алдах нь тун зохисгүй хэрэг гэж мөрч зөвшөөрөв. Жаахан хүлээзэн. Тэгэд чи Мэйбл хичнээн гайхалтай шударга журамт бүсгүй болохыг үзэж мэдэх болно. Төрүүч минь төрүүч минь. Чам шиг хүн бол хад чулуугч уяраач шатна. Мөрч минь чи жаахан азнаж үз. Төрүүч дүнхэм. Бид хоёр эртний найзууд. Эндхийн эзгүй зилүүд газруудаар цугтаа нэг босуудаа аялж явсан. Нэн ч олон удаа бие биенийхээ аминд орж байсан болохоор шуудхан ярилцаж болно. Мэйбл шиг ийм өсгүй. Миний мэтийн ийм болох хэрийг тоож үзнэ гэж чи юунд бодсон хүн бэ? Юунд гэж найз минь. Ингэж бодох үнс олоо. Тэгэхдээ бүр нэн лут. Жишээ нь чиний дурдсан хамтын аяллаа үеэр тэр аминд орсон явдал. Ер нь ч тэгээд чи миний үнэнч шал гарсан нөхөр. Энэ бүгд бид хоёрын хувьд сайхан хэрэг боловч гоо үзэсгэлэнт охинд чинь ямар ч хамаагүй зүйл. Залуу наснд минь заяасан сэтгэл татах өчүүхэн төдий зүйлээ чамайг чухамхөө эдгээр аянд алдаж гээж гүйцээжтэй хөөрхий гэсэн бодол бүсгүй толгойд орж болох бөгөөд эцгийн минь найз гэж бодсны учир эр хүнд талтай болно гэдэгт би итгэхгүй байна. Бүсгүйчүүд өөртөөгөө дүйх улсыг л хайрладаг. Гэтэл би Мэйбл дүнхмээс огт өөр төрлийн хүн шүү дээ гэдгийг давтан хэлий дөрвчээ. Мөрч минь.
Чи даанч дэндүү даруй хүн шүү. Ийм янзтай байх юм бол чи охиноос юу ч олд сонсохгүй. Эмэгтэйчүүд өөртөө итгэлгүй эрчүүдэд итгэдэггүй. Харин ч бардам улсад амархан бууж өгдөг юм. Даруй зан хороонд дөнгөж ирсэн шин цэрэг юм уу? Залуу офицертал дүйж мэднэ. Тэгэхлээр өө сэрийг нь олж баг дарга нарыг бод нэрэгтлээ ийм янзтай байдаг юм а. Монголын эзэн юм уу? Сан баартан хүн даруй байх хэрэгтэй гэдгийг би зөвшөөрөх боловч харин эрлэхийг дайчин юм уу? Сэтгэлдээ болсон хүнд тунч муу да. Чөтгөр ав гэж. Бүсгүй хүний сэтгэлийг эзэмдэхийн тулд үүнээсээ ангижрахыг хичээ. Хоорондоо төстэй хүмүүс л бэйбидээ тохирно гэж чи ярьж байна. Гэтэл энэ мэтийн хэрэг явдалд чиний үзэл бодол ердөөч нийцэхгүй. Хүн бүхэн өөртөөгөө адил хүнийг хайрладаг юм бол эмэгтэй нь эмэгтэйтэй, эр нь эрдээ сэтгэлтэй болмоор доо. Үгүй. Хайр сэтгэлд чухамгүй эсрэг тесрэг байдал нийцдэг тул төрөөч хайр сэтгэлийн талаар эрдэмтэн хүн ажээ. Чи Мэйблээс эмэх хэрэг юугүй. Дэслэгч Мюрийг аваад үзэлтэй. Түүнийг хэдийн 5 удаа гэрэлсэн хүн гэдэг. Гэтэл түүнд даруй зангийн үнэрчгүй өд сөдөө дэлгсэн тогос шиг л маадгар байдаг шүү дээ. Хичнээнч маадалаа гэсэн дэслэгч Мюр Мэйбл дүүнхмийн эр нөхөр болох ёсгүй. Морч минь дөнгөж саял чамаас ёстой ухаалаг үг сонслоо. Чамаас өөр хинч хүргэн минь байх ёсгүй гэж би хатуу шийдсэн тул үнэн шүү. Хэрэг би өөрөө офицер байсан бол Мюрт бас ч найдаж болох л байсан. Гэтэл цаг хугацаа охин бид хоёрыг баггүй салгасан бөгөөд түүний офицерийн хэрэгм зэрэг надаас охиныг минь бүхэл насаар минь салгах ёсгүй. Төрөөч бид Мэйблийг өөрийнхөө дур хүслийг нь дагахыг нь зөвшөөрөх хэрэгтэй. Тэр залуу бөгөөд одоогоор ямар ч гаслан зовлон үзээгүй байна. Миний буруугаар түүний баясгалан сэтгэлд өчүүхэн төдийж болтугай, сэв зуухад хүргэх аюулаас тэнгэр зайлуулах болтугай. Тэр ямагт одоогийнх шиг аз жаргалтай цангантал инээж явах болтугай. Ойхонтой минь чи илэн далангуй ярилцсан юм уу гэдгээ хэлэлдэ. Гэж түрүүч огцсон бөгөөд нэн ширүүн асуув. Мөрч ийм шулуухан асуултанд үннээр нь хариулахгүй байж чадхааргүй. Шудраг бас Мэйблийг илчилж нэн догшин ууртайг нь мэдэх эцгийнх нь хилэнг бадраахгүй уудам сэтгэлтэй хүн билээ. Тэгсэн түрүүч минь бид илэн далангуй ярилцсан. Гэвч Мэйбл анх хараад л дурлсан байлаа гэхэд үүнийг надад хэлэхгүй шүү дээ. Охин минь чамд эцгийнхээ шилдэг нөхөр татгалзаж зүрхэллээ гэж юу? Мөрч гасландаа хувиран өөрчлөгдөж ингэж байна гэдгийг тэр мэдэж байна. Царайгаа бууруулан ердийн байдлаар тайван жигдхэн дуугаараа. Мэйбл хүнд оромжлохооргүй илдэг хүн. Тэрээр нохоотч эвгүй үг хэлэх хүн биш. Надаас шуудхан татгалцгаар тийм зүйл би асуугаагүй билээ. Мэйбл түрүүлж хүзүүгээр шин тэрч авна гэж чи арай гүлээж байсан юм биш биз дээ. Тэр тэгж авирлах юм бол ээжийн охин биш болох бөгөөд эн чинь миний охин мөн үү биш үү гэдэгт би эргэлзэхэд хүрнэ. Дүүн хэмээхэн оройн дээд мамтны адил эл шуудхан байх дуртай болсон. Гэхдээ юуны тухандгүй харайлгадаггүй юм. Энэ хэргийг би өөрөө зохицуулъя, мөрч байна. Би үнийг хойш тавихгүй. Ёрдөөнөр ойл чиний өмнөөс Мэйблтэй ярилцъя. Учир нь чи үнд голлох хүн шүү дээ. Ингмээргүй байна түрүүч. Ингмээргүй байна. Би өөрөө Мэйблтэй ярилцъя. Тэгэд эцсийн бүлэгт бүгд санснаар болно гэдэгт би найдаж байна. Залуу охид шовуу шиг үргэмтгий. Яаруу чирүүн ярилцахад дуртай биш шүү. Энэ хэргийг Мэйбл бид хоёрт даатга. Боломж гармагцлаа. Мэйблтэй инээ тэрэ гэлгүй шуудхан ярилцсан гэдгээ ариун шудраг мөрчийн ёсоор амлан барвал би зөвшөөрнө. Төрөөч минь тэгье заавал тэгэнц. Тэгэхдээ чи юус оролцохгүй гэдгээ бас амлах хэрэгтэй. Намайг шоолон хөхрөх байлаач хамаагүй. Би Мэйблээс миний ихнэр болох хүсэлтэй үгийг нь асууна гэдгээ амлая. Өөрийнх нь ийм их хайрлаж хүндэтгэлдэг хүн охинд нь таалагдах нь лав гэж бат итгэсэн түүний бие эл бодолтой бодлох төөрөлдсөн хэмээр тул хөндлөнгөөс оролцохгүй гэж дуртай амлав. Тэр өөрөө цагтаа өөрөөсөө нэн залуу бүсгүйтэй суусан тул мөрч Мэйбл хоёрын хоорондын насны зөрөөг юр тоохгүй байв. Мэйбл боловсрал хүмүүжлэр эцгээсээ хавьгүй илүү тул төрүүч бээр охиныхоо болон өөрийнхөө хоорондын бүхэл ялгааг ухаарч даанч чадахгүй байва. Тэгээд ч хүмүүжил боловсралтай хүн болох бүдүүлэгтэй юмны нарийн учир мэдэх хүн юу ч үл мэдгчтэй харьцахад хамгийн харамсалтай нь эдгээр эрхэм чанарыг тэр талаар өчөөхөнч төсөөлөлгүй хүмүүс л шүүн тунгаахад хүрдэг болоо. Тээнхүү төрүүч дүүнхэм Мэйблийн таашаалыг бүрэн үнэлэх чадваргүй бөгөөд ядаж ухаан бодолд гэхээс илүү санаа сэтгэлд нь захирагдах хүсэл зориг эгч тухайлж чадахгүй билээ. Гэлээч энэ бүгдийн зэрэгцээ манай эрхэм алб гүйцэтгэгч мөрчийн боломжийн талаар анх санагдсан шиг
Тэмчих буруу дүгнэлт хийсэнгүй. Энэ хүний маргаангүй сайн чанарууд болох шудраг ариун санаа, эр зэрэг, биеэвэл хайрлах өгөөмөр зан, хинээс ч илүү мэдхийн хувьд тэрээр энэ бүгдийг нь таньж мэдсэн эмэгтэй ээжүүдийн зүрх сэтгэл мөрчөд үлэмжихээр татагдана гэж бодсон нь тийм ч утга учиргүй явдал биш билээ. Өөрийнх нь олон жилийн турш нөхөрлөж хамтын аян замд таньж мэдсэн эдгээр чанарыг охиноо шуудхан зүн бэлгээрээ тухайлж мэдэх болно гэж бодсонд л эцгийнх нь буруу оршиж байв. Мөрч өвгөн цэрэг хоёр ярилцсаар л нуурын зүг толгойгоос буу. Мэйблийн сэтгэлийг бүрэн татахт нь зөвхөн төвний хулчгар байдал саад болжээ. Шаргуу оролдлого амжилтанд хүргэнэ гэж түрүүч найздаа итгүүлэх гэж улаар хайхаж. Мөрч хэтэрхий даруй өөртөө туйлын итгэлгүй байсны зэрэгцээ. Мэйбэлтэй саяхан ярилцсандаа уламж бантан байх тул дүүнхмийн үгэнд төдийл итгэсэнгүй. Гэвч эцэг нь итгэлтэй байж болох нэн олон шалтгаан тоочсонд бүсгүй өөрийнх нь болчих бас болох юм гэж найдах нь нэн сайхан байв. Тэр бүсгүй сайхны байдал төрх ойн ил цайлган хүүд өөрийнх нь хүсэл цогцолсон тэрл байдлаараа бууж байгаад уншигч ирхэн гайхах хэрэггүй. Үнэн дээр тэрээр түрүүчийн хэлсэн үгийг бүгдийг нь үнэн гэж бодоогүй боловч зөвхөн залуу охины ичимтгий зам болон сэтгэлдээ юу болж байгааг ялгаж салгаж чадах үл байдал нь Мэйблийг ийм янзтай ярихад хүргэжээ гэдгийг зөвшөөрөхөд бэлэн байваа. Арын албаны дарга Мэйблийн санаанд таарах хүн биш. Түүний хувьд бол тэр ямагт тав биш юм гэхэд дөрвөн авгаа нүр үдсэн савсаг амтан байх болно гэж мөрч нөхрийнхөө анхааруулж хэлсэн үгний хариуд өчөв. Тийм ээ, даанч хэтэрхий. Эр хүн хоёр удаа гэрлэж болох юм. Инглигэд хүний сайн авир нэр төрд гэм болох юм үгүй. Гэтэл дөрв гэдэг чинь арай дэндүү юм. Миний бодлоор бол ганц удаа гэрлэн гэдэг ч бас л эрхэм кепийн хилдгэр явдалтай хэрэг гэж мөрч дуугүй инээ дээрээ инээж байж хэлв. Тэрээр хэдийн ялгүй тайлгарсан бөгөөд ерийн баясгаланд байдал нь дахин сэргэжээ. Тийм шүү найз минь. Тэгэхдээ тун чухал хэрэг. Би чамд Мэйблийг эхнэр болгож өгнө гэж товлоогүйсэн бол бүхэл насаараа гойн хിവэрэ яв гэж зөвлөх байсан биз. Тэгээд охин минь энд байж байхад чи болгоомжлоод байдаг. Түрүүч минь би чамайг ямар ч байсан энд үрч байх вэ гэж айх юм да.